За өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өнөөдөр бол манай аяллаа аяллаа сүүлийн өдрүүд ер нь шавхагдаж эхэлж байна. Өнөөдөр хөвгүүдийнхээ санаачлагаар Эд хоёр ер нь яагаад хормоо хийгээгүй юм бэ гэдэг энэ олон жилийн хугацаанд та хоёр яагаад хормоо хийгээгүй юм бэ гэдэг. Ялангуяа манай баг залуу маань нэлээ хурим хийхийг харахыг хүссэн. За тэгээд бид хоёр ярилцаад ер нь хүүхдүүдийнхээ хүслийг биелүүлээд нэгэнт энэ Вьетнамд ирээд амарч байгаа юм чинь. Хүмүүс Вьетнамд хурмаа хийгээд идэг юм чинь. Хурмаа хийх хурим гэж хэлэхээсээ илүү нэгэсэндээ бүгж солилцох бяцхан хурим гэдэг юм уу? за ёслол юм тий. Ёслол. Гэр бүлийн бяцхан хормын ёслолоо хийх гээд байж байна. Бас дээр нь хөдөлгөөн аялал болоогоо гоё сонирхолтой болгоод дээр нь хормоо хий гэсэн залуучуудынхаа саналыг аавч нь хүлээн зөвшөөрөөд тэгээд одоо өнөөдөр сайхан хормын ёслол хийх гэж байна. Бас догтлтгол юм байна. Эхэндээ за яах вэ гэж би чинь. Өдгөлдөө ямар бат юм. Гоё штэ. Лаг урайлаг хүмүүлээж авсан чинь яг бичлэг хийгээл өнөөдөр ёслолоо хийнэ гэсэн чинь бас хөрхөн догтлоод байна штэ. За одоо хувц сонголтоо хийнэ. Миний хувьд болохоор энд зүгээр ер нь л нөгөө даашинцнууд л авчирсан. Одоо зуны халуунд өмснө гээд тэгээд надад нэг ийм юм байгаа аахгүй энийг өмсөл гэж бодож байна одоо. Нэг юм цагаан өнгөтэй гэхээр хоёр сонголт байгаа байхгүй. Тэгээд одоо намайг айгүй сонин тийм манай энэ залуучууд чинь одоо юу асаад балмагдуулчихж байгаа байхгүй юу. Яг мэдсэн бол уг нь хормын ямар нэгэн гоё чимэл аксессуар энэ төр хүртэл авах байсан. Тэгээ ийм нэг юу бүг байна. Дэрэгэр. За энэ юугийг ингэж бодож байна. За ийм маяг. За энэ хоёрыг ингэж өмсөе гэж бодож байна. Ингэж. За яаж байгаарай. Яг жинхнээсээ олон зочдын өмнө гарч байгаа мэт стогтлтгол юм байна. За ийм хоёр даашинз бол байгаа юм. Цагаан даашинз гэхээр ийм даашинз. Тэгэхээр энэ болохоор бас арай ийм энэ болохоор ийм цэцэгтэй болчиход байгаа байхгүй юу? За тэгээд цагаан бас нэг ийм даашинз байна. Ийм ингээд ухаад мөрн юу н гардаг. За ийм хоёр даашинз байгаа даа. Тэгэхээр надад бол энэ нь бол хит одоо нуруу муруу гардаг нүцгэн байгаа юм чинь. Энэ бол зуны сарпан шиг харагдаад байх гэж бодоод түрүүний энэ цагааныг цагаан юбг макийг сонголоо. Яг бит хоёр бол хормоо юм гэж бас олон жил ярьсан. Тэгэл нэг л болж ирэхгүй зундаа за энэ жил нэг тиймэрхүү хурим хийх бодол яах вэ их үе нэтэр гэж байж итэл нэг киноны санал орж ирээд ч юм уу нэг кино хийх болоод тэгэл зундаа кино зураг авалтанд гараал тэгэл нэг мэдгээд усраад байхгүй болчдөг. Тийм байсан. Гутал сандаа тэгэхээр дандаа л энэ аялалд зориулсан ийм гутлнууд байгаад байдаг. Тэгэхээр одоо саяын юбкэн дээр энэ хоёрын нэгийг л одоо өмсгөөс энэ хоёрын нэгийг. Яг ч юм Монголоос гарахтаа бас гоё оройн армантик зоог моог барьж юуны магаад гэж бодоод би юугаа авсан байсан байхгүй. Энэ костюм авчихсан байсан. Тэгсэн чинь ингээд нэг юм гоё бүх юмны тохироо бүрдэн гэдэг шиг. Болонгоо бол яг бас би хормын даашин зэдэр байхгүй штэ тэргээд яа хөрхи бас тэгжсэн. Тэгтээ нэг гоё цагаан даашин заагаа цаадхан чи өмсүүлээд
Тэгээд би нэг иймэрхүү хослолтой байхад болно шүү дээ манайхаа. Тэнгис яг нэг жинхэнэ хөрөнгө хийх юм бол ямар амар байх юм бэ? Зүтгэдэг биш үү? Дөрт дэмжчихсэн хөрмийн ёслол хийж байна. Илтэж байна. Тэгэхээр бас сонирхолтой. Одоо ингээл цагааны хамсар гарта. За ингээд бид хоёр хурмаа хийчихлээ. За. Савч. Сонирхолтой байд юм байна. Бас яг нөгөө нэг кино минон дээр бол нэг тиймэрхүү яхаар их тийм сэтгэл догтлол тэгэхээр илүү нөгөө нэг жижигтэй боддог, дүрээ боддог. Тэгээ саяын хотод ингээд нөхцөл байдал нь болохоор өөр болохоор бас нэг сэтгэл догтлол байд юм байна. Тэгээд гоё хүүхдүүдээрээ гэрч хийлгээд сайхан яачлаа тий. Хурмээжтэй дараа нь гоё сайхан хоол идчихлээ. хоол идчихлээ. Өдрийн зоог барьчлаа. Сайхан байлаа. За ингээд оройн нь хот рамынхаа гадаа гоё усан ориглууртай оройн шоу болсон. Ара. Все, учтёре. Нолчиштэй. За, бихэнэ. Зүгээр бихэнэ учтёре. За, ээч. Ингэж хараа. Одоо ингэж бөөд орох юм бол гоё байна хараа. За, камер. За тэгээ манай влогийн хөтчгүй аялал влогийн маань дараагийн өдрүүд удахгүй үргэлжлээд явна. Ер нь бол одоо шивтрах тийшээ хандсан юм байна. Үнэхээр яг нэг 10 хоног бол дараа л өнгөрөх юм. 10 хоног үнэхээр дараа өнгөрч юм жишээ. Тэгэд өнгөрчих. 10 хоног дараа өнгөрөх юм гэж бодсон хэрнээ л бас 10 хоног л явлаа. Тэгээд ер нь бол дараагийн аяллыг бол ер нь жоохон уртхан хоногоо жоохон нэмье гэж болоо санал тавьсан байгаа. 14 хоног ч юм тий. За миний харин яг далаа юугаар нэг хоосогийн клиптэй олчихоо. Another level levitating, yeah. Bougie and I'm bossy and I get them dollars. They can't even hate on what I'm doing, nah.
За манайхан энд явж байна. Манайхан юугаа хайгаад явж байгаа шиг. Байдгүй юу? Суудл байдгүй юу? Оо байхгүй юу? Тэгвэл тийшлэх үү? Эсвэл яад юм бэ? Энийг түрээсэлч л да. Ганц удаа. За тэгээд сайхан бихийцсэнгаа тас харууллаа. Бихийцсэнгаа зүгээр хэдхэн хоногт 100 харлаагүйгээрээ харлчих шиг боллоо. Энд дээрэл ийм гоё далайн хоолтой ийм гоё юу байдаг юм бэ лээ. Ресторан байдаг юм билээ. Гэхдээ манайхан нэг далайн хоолнд дуртай биш болохоор тэгээд нэг ороогүй. Далайн хоолнд нэг дуртай биш. Тийм болохоор. Өдрийн энэ цагаар бол ингээ хэвтэх буйдаа олдохгүй пиг болчихдөг юм байна. За манай гоё буйдаа олчих шиг боллоо шүү дээ. За бидний манай гэр бүл энэ өвлийн амралтаа Хо Чи Минд Вьетнамд өнгөрүүлье гэдэг тийм зорилготойгоор Вьетнамд ирэх зорьсон. За тэгээд зорихдоо энэ Хо Трам гэсэн энэ гоё амралтын газрыг бол зорж ирлээ. Энэ сайхан амралтын газрыг зорьсондоо маш их баяртай байна. За тэгээд энэ сайхан аяллыг зохион байгуулсан. Тэгээ мөн энэ сайхан аялалд бүгдээрээ хамтдаа сайхан гар бие оролцуулсан. Тэгээд гэр бүлийн 5 гишүүн баярлалаа. Хатархтаа сайхан аяллыг болон сайхан дурсамжийг бүтээж явна бид нар. Тэгээд одоо эндээс одоо ингэж маргааш өглөө бид нар Хо Чи Минь хот руу явна. Тэндээ нэг хоног. Тэгээд бас парк бид нар ерөнхийдөө нэг паркт олох хэрэгтэй. Хүүхдийн паркт очиж олох хэрэгтэй. Бас оронд очихороо тэгээд энэ удаад бас Хо Чи Минь гоё хүүхдийн парк гэсэн парк гэдэг байдаг. Тэрлүү бас очиж тоглоно гэж бодож байгаа. За тэгээд Монгол руугаа буцсан да. За. За бихэнэс хэд сурч яа. Окей, за одоо. Хин явда. Болж штэ би. Одоо гараа дадлаа. Яагаад? Дадлаа. Дадлаж явдаг штэ. Тий. За. Болж штэ. Сэн мэдэх. За, хэр сэлж байгааг чинь бичиж. Мэлхийгээр. За явах уу? За яг авахаа уртаас шүү дээ. За. Явсаа. Бисгээ. Оо, хинэ. За хоёр зэрэг яв. Амар гоё харагч. За. Зэрэгсээ зогсч. Мөрөш яана. Акчун гэж. За явлаа. Болж штэ. Яваад гараа. Орой минь манайхаа. За ингээд Хо Трам resort одоо сүүлийн өдөр тий. Тэгэхээр бид нар чинь юу штэ арай 22, 23, 24, 25, 26, 27, 28 гээд 29 гээд маргааш 7 хоноод. Тэгээд маргааш болохоор Хо Чи Минь гэдэг хот руугаа очиод нэг маргааш явсан чинь ийм асуудал тулгарсан. Ямар асуудал гэхээр үнэгүй автобусанд суугаад явж болно. Гэхдээ үнэгүй автобус нь бол 2 цаг 30 минутаас хөдлөн энэ Хо Трамаас өдөр явах юм байна. Тэгэнгүүт
бид чинь Хошимын оронгуудаа бас нэг гоё тэр том усан паркт нь тоглоё гэж бодоод байсан байхгүй. Тэгэхээр хэрвээ ээжээс 2 цаг 30 минутаар явах юм бол бид нэр бараг Хошимынд 5 цаг гэхэд очих гээд байгаа юм л да. Тэгэхээр хитүүлээ зүгээр сайхан өглөөнийхөө цайг уучаад үнтэй үгүй нь хамаагүйгээр шууд таксид хэлсэн. Таксийн жоох үнэтэй юм бэлээ. Хэд байлаа? Хол газар болохоор ч тэр юм уу. Тэгээс сая 600 эдэн мянга гэсэн байсан. Тэгэхээр нэг монголоор нэг 170-аад мянга. 170-аад мянга юм байна лээ. Тэгтээ аавынх нь ярьж байгаа зүйл болвол бидэнд төлөх мөнгнөөсөө цаг нь үнэтэй. Гэж аав нь яриад байгаа тийм. Цаг нь үнэтэй. Тийм учраас бид нэр өглөө эрт гараад Хошимын ороод тэгээд гоё усан паркта тоглосон хамаагүй илүү үр ашигтай гэж үзээд байгаа. Тийм болохоор өглөө эрт явна. Мэдээж хүнээс өөрийнх нь сонголт. Хүн хүний яаж болно. Гал хоёр бол тэгж бодоод байгаа. Тэгээд маргааш дуусаад нөгөөдөр бид нэг Монгол руугаа Чи энэ ямар баярмаа шиг өндөр хүүхэн. Баярмаа байна гэж бодлоо ш нөгөө хөслийн ахын. Гів гинэт нүгэлтэй л хажуугаар сүүдрлэл ороод ирэхээр нь баас. За миний хүүд сэтгэлээ яриарай. Энд амрах ямар байваа? Гойс өөр. Уртлын влогуудаа үзээд би ерөөс юм ярихгүй байх гэдээ өөрөө яриадсан мэт. Тэгээ одоо ярил л да хайртаа. Сэтгэлийн нэг тийм хуглуурганы нэг тийм үгээ хүлээж. Бүр энд нэг тийм богшсон нэг тийм сэтгэл зүүн богшаад тахтай. Хэр байв? Энэ олон өдрийг энд өнгөрөх ямар байв? Сонирхолтой байсан уу? Буцмааргүй байсан. Буцмааргүй байна. За ер нь бол их олон хүмүүс буцмааргүй санагдаж байгаа. За тэгсэн мэт гэхдээ сэтгэлээр хэвчээ. За ямар вэ? Буцмааргүй байна. Юу нь гоё байна гол нийт. орчин л гоё шүү. Гадаа өгдөөсөө тэгээд шууд бассейнд ороод тэгээд бүх ресторан нь гоё. Харьцаа. Бас тэр хүмүүсийн үйлчлэг амар. Үйлчлэг. Тэгээд хүмүүст ингээд зориулмаар газар юм да. Өөрийгөө бичтэй. Өөрийгөө бичтэй. Яа. Тэгээ. Хаашаа сохч чинь? Хаашаа сохч? Хаашаа сухаар? Хаашаа сохч вэ? Гойд цаана далаа харагдаад гоё. За тэгээ. За ингээд Хотрамаас бид өхөн яг одоо Хошимын хот руу хөдлөх гэж байна. За. Ичээ тэшээ баглаад. Сайхан амарлаа. Би нэг нь уцаа. За гарцаа хуудаа манайхаа. За гарыг. Залуусаа. Нөгөө пассворд маань энд байгаа юм шүү дээ. Энд. Бикин ээжигээ цонхыг үрч. Хин ээж үзэхгүй өрччихсэн. Хошимын гэдгийг Хошимын ситигийн юуг нэрнийх нь учрыг мэдэх юм нөхөө. Хошимын гэдэг чи одоо яг манай Чингис хаан шиг Вьетнамын тийм агуу удирдагч байсан байхгүй Хошимын гээд агуу том удирдагч байсан байхгүй. Тэгээд тэр агуу удирдагчийнхаа нэрээр хотоо нэрлсэн тийм хот байхгүй Хошимын гээд. Тэр нэг ард түмтэйг их ойр байсан юу удирдагч байхгүй. Одоо хүртэл
Удирдагч гэхээсээ илүүгээр одоо хүртэл хүмүүс авгах хоо гэж дотночилж арт түмэн дууддаг юм байлээ. Америк Вьетнамын дааны талаар минийх юу мэдх юм? Мэдж байна уу? Тэгэхгүй Хочи Мин гэдэг хүн чи одоо нас орсон юм. Нас барцсан л та. 1969 онд нас барсан. Вьетнам, хоёр Вьетнамын нэгдэхийг Хо Чи Мин удирдагч өөрөө үзэж чадаагүй. Хоёр Вьетнам бол 1975 оны 4 сарын 30-нд нэгдсэн байдгийм аа. Яг одоо хойд Солонгос, өмнөд Солонгос гэдэгтэй адилхан хоёр Вьетнам байсан. Өнөөдөр бол хоёр Вьетнам байсан гэдгийг тэр бүрэгтэй залуучууд бол нэг сайн мэдэхгүй байна. Хойд Вьетнам тийм ээ умард өмнөд гээд хоёр Вьетнам байсан. 1975 оны 4 сарын 30-нд хоёр Вьетнам нэгдэж үнэхээр гайхалтай үйл явдал болж байсан гэдгийн байна лээ. Түүхэндээ бол даанч Хо Чи Мин удирдагч бол 69 онд нас орчихсон учраас хоёр Вьетнамынхаа нэгдэхийг үзэж чадаагүй юм байлээ. Яалтч байхгүй. За яасан аяга өгсөн үү? Үлгээ авцсан уу? Хоёр аяг, хоёр хүснээс ав. Нэг аяг. Энэ манхан руугаас ирэхгүй. Дурын таксинд банк такси байж байгаа байхгүй юу? Яа. Хо Чи Мин. Hồ Chí Minh không phải nó chỉ mày sĩ booking Дахиад гээд байгаа юм шүү. Е. Аха. Е. Не. how much 1 million 600 something. Аний энэ нөгөө нэг босоо зургнууд нь нөгөө наргу Миний сүүлийн юу? нөгөө зургнууд нь нартай байна. Яаж ийн болохоор байна уу? Багтахгүй байна. Оо яана. Багтахгүй байна уу? Инкүч ирээгүй байхад бид чинь нөгөө дөрүүлээ болохоор саяны таксинд багтаад зүгээр ирээд болоодсон байхгүй юу? Тэгсэн чинь сая тавуулаа болоод ачаа маань ихтээд инкүчигийн хоёр чамдаа нэтрээгээ пам гэдэг бөө ачаатай болсон чинь саяны таксинд бол ягааж багтахааргүй боллоо. Тэгээд нэмэлт бараг нэг сая гаруй донгоор нэмэлт төлбөр төлөөд тэгээд одоо бид бүхэн том машин төрүүлэхээр боллоо. За, окей. За. Thank you. За. Тийм байна. 2 сая 990 мянгаар ийм том машин түрээслээд одоо явахаар болж байна. Жижиг таксинд нь бол яагаад багтахааргүй юм. Бихний чи ингээ хойдолт нь баг ингээд хамгийн хураач мөр хачихсан миний хөөч. Тийм байдалтай явахаар бол байсан. За ямар ч байсан ингээд том машин түрээслээд. Окей. Yes. Монгол руу ирсэн юм уу? Тэг төрүүлээд тавьсан. Аха. За тийм байдалтай байлаа. Одоо ингээд том машин маань хурж ирээд бид бүхэн гой тухтаа явсан дээр л дээ. Тэгэхгүй бол бихний наашрта. Бихний сая миний хойдолд ямар байдалтай байлаа? Юу хөөрхөд. Ингэсэн байсан бихний. Нэг чамдаан дээр хөл мөлн ингэсэн. Тийм байдалтай явах байлаа. Одоо харин гой 9 хүний судалтай. Ийм машин. Мөнгө нэмэгдчихэж байгаа юм байна Тэгээ тийм. ийм том машинаар явахаар боллоо. Thank you. Яна бүр үнэтэй мөнгө нэмэгдсэн юм шиг. Тэгсэн. 200. Одоо тэгээд зовж явахаар 900 300. бараг энэ чинь 2 цаг 3 цаг газар явах байхгүй. Тэгэхээр яаж тэгэж ядарч явах уу? Хайртуудыг тэгэж яаж ядрааж явах уу? Ялангуяа энэ хүнийг ялангуяа энэ хүнийг Тийш. Энэ юм биш үү? Энэ ийм том юм уу? Тэ энэ том. Бүр ийм том дөө.
Аа. Яг цэцэн шээчэл ирнэ үстэй. Тийм жижиг нь арай байхгүйсэн юм байх та. Аа, ийм гоё том. Оо болчих юм байна уу? Ийм гоё том. Энэ хойтлоо буулгач нь гэсэн үг шүү дээ. Тэгээд дөрүүлээ хойно суучих юм шүү дээ. Оо тухтаал юм. Оо, nice. Уг нь Оо, яг суудл муудлан тасархаа. Өнгөө 2 цагт болоод автобус явах байсан. Тий. А гэхдээ энэ болоод Суудл муудл нь бол үнэхээр тасархаа юм. тасархай машин байна. За цэцээ бихээ хоёр ягаад аав хоёр нь энд нь урталт нь ягаад инкүүж бараг тэр хойдолт нь ингэмээр юм шүү. Хоёрыг нь буулгах юм шүү. Өндөр байна уу? Инкүүж бараг хойдолт 3 сандал дээр гурлан дээр нь бараг ингэмээр Оо юм эн шүү. чин багтчих юм байна уу хойно. За. За бихний ямар байна? Гоё нэ. Гой сандал байна уу? Аа. Лимузин гинэ. Аа? Лимузин гэж. Тэмүүс нэ. За. Гоёр яфараллаа. Одоо нэг хүн ирнэ. Манай залуу ирнэ ш. Найдваргүй апрет. Маш найдваргүй апрет. Бичлэг нь хийж чадаагүй шүү дээ. Балтай. Улаан гэрэл ас чинь үгүй юу энэ төр гэж. Ерөөсөө ядаггүй юм байна манай. Ер нь тэгтээ эмэгтэй хүмүүс яг тийм байд юм шүү. Улаан гэрэл асахаар эрэк явж гин. Улаан гэрэл амтархаар эрэк боллоо гэдгийг одоо Монголын кино урлагт 20-д жилж үжигсэн хүн маань. Одоогоороо Тэгээ хань өөрөө цогцлоо гэж бас нэг тийм хүн байдаг шүү. хань өөрөө надаа камера бичиж байгаагаар үргэлжлүүлээд ихэр чаа. Энийг бичиж байгаа юм байна л гэдээ ойлгочихгүй юу? Цогцлоо гэж бас нэг тийм хүн байдаг шүү. Тэгээд Монголын кино урлагт тэгээд бас дараарай гэсэн бол бас 20-д жил монтаж чи хийсэн мөртлөө. Тийм мэд чин монтаж чи байсан шүү дээ. Тэгсэн авчиг одоо яг киноны талаар тун мэдгэдэг муутай байд юм аа. Facebook дээр нь Тий. найзуудаа Тэр чи тэг тийм үгээд. За бихний ямар байна хард байна. Гоё нөө. За Өстой гоё такси машин байна. машин байна те. Лимузин нэртэй гоё машин байна. Цэцэн бэлэгт тухтаа гоё юу. Хөл мүлээ ачцаа. Түрүү яаж суугч илаа? Яа. Бихний дөрөв ингэсэн байсан. Тийм. 2 цаг ингэж явах байсан миний хөтө. За бүгдээрээ авда баярлаа. Баярлаа. Аюу тийм айтайхан машин суулгачдаг шүү дээ. Гэтэ жоохон үнэтэй юм байна. 3 сая дон. Монголоор 300 юм төгрөг. Тий? 300 хэдэн мянган төгрөг. За ямар тач За бууцгаая. явсаар юм байгаа л. Өрөөд ирлээ. Яг хинэ ээж гэж үгүй бүрт. Ээж хөвцөг чи. За ёстой сайхан тухтай машин байна. За. Барин дээр ямар ч өрөөд ирлээ. Нэртэй юу өгөөч? Тэрийг өгөөч. хафа За ханаас юмнуудаа аваарай. За дотор юм мартаагүй үз. би наа За их сайхан машин байна энэ. Thank you. одоо Энэ нэг юм даа. Jeep car бүжинтэй. За томын аав навч. Машин. Тий. Тухтай сайхан машинаар яваад ирлээ. За Яг юм бэ нурууч өвдөлч. энэ жижигэн машин чинь. Эсвэл жижигэх банд өгч. За. Хоёр чимдээ хэцүү баха. Жижигэн авчи. Аа. За. За ингээд нэг S3 бидөө. S4. 4 билүү? А? 3 билүү 4 билүү? Солигдсон нь. 3. Ийшээ. За тэднийг одоо юу яах? Нэг юм байх хэрэгтэй тий. 1 2 3
10. Ээжийг харуулах шүү. Өөрөө яаж? Тайлбарлаа. Одоо юм байна. Энэ үүдээ харуулаад бид нэр юм байна. Эндээс орж ирэл нэг удаа хонох өрөөндөө 1-0 Тэгэд энэ өрөөл гоё гэж байна да. Нэг шүгээтэй. Тэснээс цонхон юм гоё. Ийм гоё. Доороо пүүлт юм байна. Би л өөрийгөө яг ийм болгомоор л. Энд дээр нь бүх манга номнуудаа тавиад. За энэ яг манай гэрийн гадаа энэ артизан гэдэг юм гоё. Энэ зүгээр юм шүү. Халаа бол эндээ халаач. Өдөөний цайн. За би тэгвэл өглөөний цайн дээр ийм салаад сонголоо. За би ийм салаад сонголоо. За. Энэ минь бол одоо Идэх юм уу гол нь? солонгос хүмүүс баг шиг байна. Яг идэх юм аа л. Нэг хүн бол зүгээр тийм зүгээр живцэн байна. Сонсох гэжсэн юм. Ачаага. Тэр нь шууд өөрөө ингэж сонсох Ачаа дэшээ. гэсэн юм байна. Сайхан хөдөлгөөд өчүүлэг сайхан сулж аваад. Эшин доош нь нэлээд чангалаад байгаа дараа нь за. За ингээд манай ачаа нэмэгдсэн. Тэ? Угаас ачаа нэмэгддэг. Нэмэгддэг өө. Чи нэг чимдээ дахиад нэмэгдсэн. За алигээр авах яараа. Энэгээр юм шиг байна. Энэгээр юм шүү. Энэхүүч. Тэр ч одоо яахаа ингэж зүсэх. Тэ? Яг үдэн дээр очиж. Харин тий. Яа игээд байгаа юм. Харин тий. Та нар. Оо. Юусэн бэ? Эндээс тарах байхаа та. Тэгээд бичүүлчихээс. Чемдаанаа хэллүүлэх үү? Тий, чимдаанаа илүүлчих ихлэ. Тэгээд Тэр юм уу? Арай хэлсэн тэр юм шүү дээ. тийм биш. Энэ чимдаа хийдэг чинь. Ой. Хана энд бас байна чимдаа хийх юм. Тэр энэ. За энэ нөгөө хэлсэн 12. 12. За. энэ юм байна. Айгу хөөрхөн хэлтэй юм байна. За энэ хэд гэж байна? 16. За гайгүй байна уу? За. Энэ л хитэрч магадгүй байгаа шүү дээ. Ер нь. Хамгийн амар нь энд байж магадгүй. Тэгээ ийшээ бас байгаа шүү. Нэмсэн шүү дээ. За. Оо хитэрсэн юм шүү. 26 байна тий. Чи ямар амар 27. За. хит байх ёстой лээ. 23 билүү? Хэд байх хэвтэй юм бол нэрээ? 23 байдаг үлээ. Тэр эндээс нилийн юм авах нэ. Жинтэй юмнаас нь авъя да тэгвэл. Наа чи бас итэрч. 24 гинэ. 24. Тийм баха энэ хоёр аяг хүнд байсан юм аа. За. Аавно. Тэр эдийг ирэхээр л 0 орхоос. За ямар ч ясан бидэд юу яасан? Бараг 2-3 чимдаа жингийн хэсрэлттэй байгаад байсан. Тэгээд ямар ч ясан энэ нэг бүдүүн том чимдаандаа л юу ачаа гэд. Тэгээ 2-3 чимдааныхаа жинг тааруулаад тохируулчлаа ямар ч байсан. Тэгээд Тэш бодоно. аа Тэш бодоно. хин Тэш бодоно.
Би тань шиг ямар юм аа? Үгүй. Хэн? Юу гэнэ? Давж ирээ. Юу гэнэ энэ мөчээр? Аа? Мөчээр үдчихэж аа? Хавируулах нь дээ. Үгүй. Бас хүний нутагт хавируулах нь дээ. Хүний нутагт ч шиг. Хүний нутагт хавируулах нь дээ. За, Вьетнамын Хошимын хотын нэс худалтай та бүхэнтэй танилцуулъя. Энэ бод церемонал 2 нь байх шиг байна. Нэг ч тийм том буудлал бол биш. Өөрхөн энэ зэчгэн огсон удлаасан. За зэшигээ юу вэ? Хоол идэх ёстой шүү дээ манайхаар. Зэшигээ хоол юу вэ? Нэг поош хөл байх шиг вэ. Ээж нь тэр явчихна. Цэцэн ирээгүй. Та хоёр чи хамт явчаад нэг хайж өрөөд ирсэн яаш. Тийм. За бид хоёр урдаас нь явлаа тэгвэл. Цэцэн бэлэгт хайчуу. Цэцэн бэлэгт. Энд явж ш цэцэн бэлэгт. Одоо бихний үед 0 очоод ирээ. Хин дагам шиг байна. За би хоёул яв. Нэр очсон. За яг штэ 0 ороогүй штэ чи сая уцаа гараад ирлээ штэ. Бай сайхан 0 орохгүй юм уу? Нэр очсон. Яг штэ чи үүдэн дээр нь ячаад уцаал гараад ирлээ штэ. Хүү. За орчод ирээ. За орчод ирээ. Нот яг энэ ингэж ах юм. Айхтай явчих. Тэр дорлаа гэж баялаад. Шантаа гэж маяглаж ах цаар заасч. Шээс юм уу шээгээгүй юм. За явъя. Гүүгээ алга болчихдог ч гэж. Энэ сая яасан гэж читсээ. 0 орчингуудаа буцаж гарч ирээ зүхтаагаад 0-оос гарч ирэнгуудаа ааваасаа зүхтаагаад ёо мангартдаг биш. Яасан гээд Мэдгүй харин би өөрөө юу ч ойлгосон ч. Ягаад ч юм. Ягаад гэснээр хэлтэй. Учраа хэлтэй. За ингээд манай хүчтэй аялал блог маань үнэхээр сайхан аялал маань сайхан байлаа. Манайха яг энэ удаад бол яг 5 удаа айгу сайхан гэр бүлээрээ бүтэн сайхан амраад ирлээ. Тэгээд хоотран бол үнэхээр гоё тогтой тухтай бас нэг тийм хүмүүсийн яг сэтгэлд хүрсэн хүнд үйлчлэх яг хамгийн одоо зүйтэй болгоныг бас нэг шингээсэн иймэрхүү гоё resort байлаа. Тэгээд энэ сайхан resort сайхан амарсандаа манай гэр бүлийн зүгээс үнэхээр маш их баяртай байлаа. Тэгээд Вьетнам бол сайхан үйлчлэгтэй сайхан газар юм байна. Сайхан амарлаа. Тэгээд баярлалаа. Манай хүчтэй аялалтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. За ингээд хөдчхүү аялал влогийн маань 2 дугаар сизны эхний дугаар Вьетнам улсын Хо Чи Minh болон International Hot Tram Resort-оор аялсан аялал байлаа. Бихи цэцээ бид гурийн хувьд бол Вьетнамд 2 дахь удаага ирж аяллаа. Тэгээд ирэх болгонд үргэлж гоё юм сэтгэл дүүрэн буцаж байна. 2 дахь маш сайхан дахиад сэтгэл дүүрэн гэр бүлээрээ сайхан аялаад буцлаа. Үйлчилгээ сайхан байлаа. Вьетнамын ард түмний их гоё найрсаг хүнд нэг үйлчилж чаддаг энэ зүйл нь үргэлж бас тата санагддаг. Энэ удаа ч гэсэн тийм байлаа. За ингээд хөдөлгөө аялал влогтой маань хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй хөдөлгөө аялал.
que te vi en aquel rincón.